Ерөнхий боловсролын сурагчид хичээлдээ явах харих замдаа зам тээврийн осолд өртсөн харамслах хэрэгүүд ар араасаа гарсаар байна. Тухайлбал хамгийн сүүлд буюу 11-р сарын 10-ны өглөө 7 цаг 20 минут орчимд Сонгон хайрхан дүүргийн 28 дугаар хороо Баян хошууны замд Toyota Prius маркийн автомашины жолооч Элэн явган зорчигч 13 настай эмэгтэй хүүхэд гарцаар гарч байхад нь мөргөж амь насыг нь хохироолсон харамсалтай осол гарсан юм а. Түүнчлэн он гарсаар эхний 10 сард 593 хүүхэд зам тээврийн ослын хохирогч болжээ. 2020 оны эхний яг 10 сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд төрсэн зам тээврийн 494 осол хэрэг бүртгэгдсэн. За ослын улмаас нэг 509 хүүхэд гэмтэж 59 хүүхдээ амнаас хохирсон харамсалтай осол хэрэгүүд байгаа. За нийслэл хотын хэмжээнд гэх юм бол эхний 10 сарын байдлаар нийт 5 хүүхдээ амнаас хохирч 305 хүүхэд гэмтсэн байгаа. За эдгээр хүүхэд 305 хүүхдийн маань ерөөсө 71.1% буюу нийт 190 орчим хувь нь болохоор дандаа жолоочийн буруутай үйлдэлээс болж эрүүл мэндийн оройг хараад байгаа. Давуу эрхүү явган зорчигчид зам тавьж өгөх жолоочд бол Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 14/38 цаасын дагуу 21-ээр торгож зөрчлийн 10-аас 2 он хасдаг. Харин гарцсан дээр давуу эрхүү явган зорчигчдад зам тавьж өгөх бол бас тухайн хүүхдэд болон хүнд хүндөвтөр гэмтэл цаашлаад амнаас хохирсон тохиолдолд Монгол Улсын эрүүг хуулийн 27-гийн 10 цаасны дагуу хуулийн хариуцлага хүлээдэг байна. Бага насны хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгааны дийлэнх хувийг эцэг эх асран хамгаалагчдын харааг хяналтсвал харгалзах хөнгөөгөр замын хөдөлгөөнд оролцуулах зэрэг хайхрамжгүй үйлдэл эзэлж байна. Мөн жолооч нарын замын хөдөлгөөний дүрм журмын сахин биелүүлдэггүй, хурд хэтрүүлдэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддаг зэрэг хариуцлагагүй үйлдэл нь бага насны хүүхдүүд зам тээврийн ослоор амиа алдах бас нэгэн том шалтгаан болж байна. Жолооч хүмүүс гарц зохицуулдаг гарцсан дээр давуу эрх явган зорч зам тавьж хүлээдэг. За мөн замын хөдөлгөөний дүрм заасан сургуулийн бүс орчим, хороолын доторх хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд удаан зогсохыг хориглодог, гүйс төрүүлэх үйлдэл хийхийг хориглодог. Яагаад гүйс төрүүлэх үйлдэл хийхийг хориглодсон бэ гэхээр сургуулийн бүс орчим, хороолын дотор бага насны хүүхдүүд маань хоорондоо тоглож наадах зэргээр маш их замын хөдөлгөөнд оролцож байдаг учраас тэд бүхний аюулгүй байдлыг хангах зорилгоор гүйс төрүүлэх үйлдэл хийхийг хориглодог. За мөн хороолын дотор сургуулийн бүс орчимд тээвэр хэрэгслийн дээд урд 20 км цаг байдаг. Энэ юу гэх юм бол ямар ч тохиолдолд зогсоох боломжтой хурдыг цаанаас сонгож явахаар үүрэг болгосон байдаг. Гэтэл жолоочор маань өөрсдөө хариуцлагагүй байдлаар ямар нэгэн байдлаар яарсан, за эсвэл тээвэр хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал алдагдсны улмаас яг тухайн орчин бүсэд хүн мөргөж гэмтээгээд хүүхэд мөргөж гэмтээгээд байгаа. Иймд эцэг эхчүүдэд зөвлөхөд 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал гараасаа салахгүйгээр хөтөж тэрвэрж үүрэх байдлаар гараасаа салахгүйгээр хөдөлгөөнд оролцуулдаг. За мөн 10 хүртэлх насны хүүхдийг автомашин дотор тэрвэрлэх үедээ арын суудал дээр заавал зориултын суудал дээр тэрвэрлэх үүрэгтэй. Гэтэл яг 10-аас дээш насны хүүхдүүд маань биедээ замын хөдөлгөөнд оролцох эрхэнд нэгдэж байгаа. Эдгээр хүүхдүүд маань замын хөдөлгөөнд оролцох дадал хэвшил бий болсон байна. Яагаад гэх юм бол заавал автозамын гарцтай хэсгээр гарна. За гарцгүй хэсэг байх юм бол ойр төрж тээврийн хэрэгцээг өнгөрөөж аюулгүй байдлаа хангаж гарна гэдэг мэддэг боловч жолоочны хариуцлагагүй үйлдэлслээд гарцсан дээр давуу эрхүй гарцаар гарч миний амнаас эрүүл мэнд ямар нэгэн байдлаар аюул үүсэхгүй гэдэг байдлаар итгэж хүмүүсөөр гарч автомашин мөргүүлж амнаас нэрсдэг байна. Иймд жолоочтой зөвлөхөд та бүхэн ямар ч тохиолдолд гарц ойрт ирж байгаа тохиолдолд заавал хурдаа хасаж гарцаар гарахаар завж байгаа явган зорч заавал зам тавьж үүргээ биелүүлээрэй гэдэг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа. Иймд эцэг эх жолоочтой бага насны хүүхдээ харгалзах хөнгөөгөр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тэдэнд тавих харааг хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг дадлыг тогтмол хэвшүүлэх, хорооллын доторх хөдөлгөөнд зогсож буй тээврийн хэрэгслийн дундуур хүүхэд гэнэт гарч ирэх тул хурдаа тохируулах, гэр хорооллын хашаа болон зогсоол талбай дээрээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэхдээ заавал тойрч шалгаж байхыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.